За Осло бичиг цаасаа аваад ирлээ. Сайн 3 хоног амарчаад ирсэн. Ажлыг нэг умалзуулаад үзүүлээд өгье гэсэн. Тэгсэн чинь надад цаас өгсөн чинь энэ дэлгүүрлөө очиод ачаа болохгүй зүгээр очиод гадаагаа нэг юм тэгэхээр палад гаргасан вэстүүдийг нь ачаад аваад өөр юм байхгүй гинэ. Бүр амархаа ивчихсэн. Сайн л үст те. Очоод зүгээр гадаа хашаандсан байгаа юмнуудыг ачаад хогн авшраа те энд булгаад болоо. Өдөр жаа Азийн тэнгэр ивгээд хоншортой юм шүү. Та нарт гоё үзүүлж амжсан уу? За тэр хамттай guys. Нөгөө машинаа vehicle check хийх мартчих. Машинаа эргэн тойрныг шалгадаг. Тэрийг хийх мартсан байна. Тэр 10 минут хийх ёстой. Тэгээд тако карта уншуулад 10 минут заавал хүлээж тэгж хөдлөх ёстой байна. Тэгээд би нэг орж ирээ шууд нөгөө машинаа vehicle check асааж агаад хийцэн болохоор дахиж их шаардлагагүй. Одоо 10 минут өөрөө ингэ суугаад хүлээхээс зураг байхгүй болчихлоо. Тэгээд 10 минутын дараа хөдлөөд энэ бол Croydon юм байна. Эндээс цаг явах юм байна. Очоо West-ийн ачаа буцаад ирэх болохоор маш хурд яваад хурд ирнэ. Хазар энэ дараагийн ачаа ойрхон байгаасаа гэж бодож байна. Тэ. За, лидхаа нэгж гин. Айшэл ухар сахах юм байна да. Энэ нэрийн хам замаар ингэж дахиж жагаад хийсэн гэх юм байна. За. Ойлгосон. За. Ухартлаа. Шиж сайхан ухраад оруулчлаа. Энэ тал рүүгээ жоохон шахуул орчлоо. Эндээс эднэрийг ачих юм байна. Энэ арын алганы энэ шопинг центр юм байна. Ийшээгээд жоохон шахуу орсон. Нилээн шахуу орлоо. Сая ийшээ орж ирэх гэж нилээн юм боллоо. Энийг нь шөрөгчих гээд. Тэгээ машинаа доожрлаад ингээд хүлээгээд байгаа болохоор бас хурдан орохгүй л. За урдлын алгаар очиод хотлын алгыг онгоолгуулъя. Энэ шопинг центр юм байна. Shopping center. Хоноо нэг авах коридортой юм чи бас болоогүй. Гадаа ч хөдөө мэш хөдөө өмсдөг байж. За. Хөдөө өмсөх хаагаад ирсэн. Городлаа. Энд чинь нэг том shopping center. Next. Байдлын байна. Хийтэл Sainsbury's байт юм байна. Adidas бол миний орох дуртай дэлгүүр нэг. За лидлийн гадаа ил. За ийшээ ороод хотлох хаалгаа онгоолгоод төлөөр авах.
Вестэ ачаад дуусчлаа. Одоо хөдлөд авцаад. Вестнэг удсангүй. Тэр нэг брейкинг сага даацсан байгаа. Тэр 45 минут байхсаа. 45 минут болж үгүй. Болоогүй одоо 45 минутын хүлээхээс байгаа байхгүй. Ячаатай амар өндөр. Өндөр байгаас богондоо авч байгаа шиг ёо. Гэт авир штэ. За брейкинг цаг болсон байна харъя. За энэ 40 минут 45 минут байх хэрэгтэй энд. 40 минут болсон. Тарай 5 минут. Ахаа тэгээ хөдлөндөө. Энэ нөгөө яриад байдаг тако карт, тако машин. Энэ нөгөө карт уншвал нийшээ би картыг уншвал миний карт уншиж байгаа. Яг бол би ч одоо ирж байгаа болохоор. Өнөөдөр их зам аймаг төвжирлэгтэй байна. Энэ чи Amazon-ы warehouse байт юм байна. За. Ерөнхийдөө нэг юм их одоо энийг айтаахан шиг шүрэхгүй гэж хараад явчихвал ер баг боллоо. За 5 минутын дараа хөдлөлөө. Очоо залгаж гис. Энэ одоо яагаад зогсчихвоо? Зам дээр ингэж. Тойрхос. За ороод ачаага авчлаа. Офстер ороод. За би нөгөө Порлевигийн гидэлтэр очиад нөгөө Вестен ачиж буулгасан шүү дээ. Буулгачаад энэ офстер ороод за дараагийн ажлыг авъя гэсэн чинь яасан гэж бас инээд. Эдэн насаг гэж жоохон тоглоод байгаа. Ороод яасан чинь саяны Вестен авсан дэлгүүрлөгөө очиж одоо юуг нь буулгах гинэ, барааг нь буулгах гээд. Дахиад нөгөө газар руу явах гээд. Юуг нь өглөө, цаасан өглөө. Тэгээ одоо би өндөөс очиж 54 дугаар хаалга дээрээс чилэр ачаа энэ саяны Вест авсан дэлгүүр дээр очиж ачааг нь буулгана. Нэг газар руу 2 удаа явуулчихж байгаа байхгүй. Ийм л энэ одоо яах вэ? Сайн очсон юм чи мэдчихэж байгаа юм чи одоо дахиад явахаас. Сонирхолтой болж шүү. Өнөөдөр ч амарх өдөр байна. Сайн очсон яаж парклах нь бүгдээ харсан юм чи одоо дахиад яаж парклах бүгдээ дахиад харъя. За. Нүг одоо боолсон энэ усаад. Портлашээ. Ууя. Нэг басны парклц. За. Ногооноо аччлаа. Одоо ус ундаага ачиж байна. Миний ачих юм бол энэ 14E гээд энэ ачих газар нөгөө тоогоор лайнаар байдаг байхгүй. Дөрөв ус тэгээд нэг өндөг хоёр талхтай ачих юм. Тэгээд лайнаар гэдэг миний ачих. Түс. За энийг ачаад юу хөдлөндөө. Заавал энэ зогсчлоо. Яагаад зогссон бэ гэсэн чинь энэ ерөөсөж ирээд ачаа болгож байна. Энийг хүлээгээд энэ удахгүй дууслаа гэсэн 5-6хан палет буулгаад дууслаа гэсэн.
Чиний хүлээ ингээд жоохон зогсно. За энэ өдрийн мэнд төргийн манайхаа бичлэгтэйгээ цуг байгаа та бүхэнд баярлж байна. Өнөөдөр ажил руугаа явж байсан. Өнөөдөр шүд өвдөд асуудал гарсан. Тэгээ замаараа зүгээр үеж чадсангүй. Параситамол авч ин дэлгүүрээс сайн. Мен гудамжны дэлгүүр зогссон. Параситамол авч. Ой. Шүд бүр янгнаж болцгоо. Хараа. Оо. Параситамол кофега даруулаад уучлаа гайгүй байгаа. Ой. Маргаашаа нэг шүдний эмнэлэгтээ аппоинтмент аваад шүдээ үзүүлээ та. Ажил руугаа явж явах замдаа нэг дэлгүүртээ зогссон байна. За тэр явах. Сарны сүүлийн бичлэгээс хойш хэд хоногийн дараа оруулж байна. 2-3 хоногийн дараа л оруулж байгаа баг. Өчтөр хүүхдүүдээ аваад Times Call гэдээс Times нуур гэдээс Times Call-ийн ярьдаг болж халахлаа. Тэр авийн сонин сайхан шинэ жил төхөөд энэ Лондон шинэ жилийн уур амьсгал орсон байна. Их гой жимглөө тэгээд голын эргээр энэ жил болгон янз бүрийн худалдаа одоо стрит фуд гардаг Лондонд гараад эхэлсэн байна. Тэд нар гараад эхэлсэн их хөл хөдлөөнтэй их гоё байлаа. Өнөөдөр бас хүүтэн байна. Хүүтэн халуун бороо ширээ бороо орсон. Гоё өдөр эхэлж байна. Өнөөдрийн адал явдлаар та бүхэндээ үзүүлээ. Адал явдал одоо эхэлж байна да. Тэгэл шүд өвдөхөөс ахуулаад бас давхар хажуудлаар нь энэ одоо нэг хэсэг ганц хоёр бичлэг хийж давхар оруулж бай гэж бодож байгаа. Өчтөр орой явсан бичлэгээс ганц хоёр бичлэг оруулъя. Та бүхэн бичлэгтэйгээ цуг байгаарай. Тэгээд бичлэгийг үзээд дуусны чинь дараа ажил дээр шат уулзъя. За түр бай. You're cutting candy at me. Одоо энэ 11 сар болоод ер нь их тарахгүй болдог болсон байна. Тарахгүй болоод эхэлж ихдээ нэг орой эхлээд байгаа юм шиг санагдаад хайж.
За. Ороод ажиллаа авчлаа. Log spot-ын лид рүү яваад ир гэж байна. Миний лори надад энийг хонж явах юм байна. Надад энийг хонж явах юм даа. Энэ болохоор цагаан өнгөтэй чиргүүлтэй. $56 дугаар хаалга руу ухах гинэ. За ачаагаа ачаа дуусчлаа. Одоо хөдлөлөө. Хаалгаа дуусаа. За ачаа нэг шүртэй байсангүй. Цоохол юм байна. Хаалгаагаад шууд техникийн төлөвлөө. За лацаа ичлээ. Энэ дэлгүүрийн ачаа оройж байгаад бол маш хурдан очоорой гинэ. Ягаад гэвэл энэ 2 цагаас очих хөдлөх ёстой ачаа сүлжээний алдаанаас болоод оройчлоо гинэ. Тийм болохоор маш хурдан очоорой л гэж авчихна. Энэ ачаа хэм өндөр лор юм аа. Ой. За хайн зам дантайгаар манайхаа хөдлөө. За эхний дэлгүүрээ буулгачаад хурж ирээд хоёр дахь ачаагаа авах гэж зогсож байна. За хоёр дахь газар хаашаа яваад ирвэ? Хаашаа яваад ирэх гэсэн бэ гэсэн надад хоёр дэлгүүрээр job хийгнэ. Нэг нь Peckham дээр очиод тэнд 10 палет ургаагаад дараа нь Camberwell-ийн Lidl дээр очиод 10 палет ургаагнэ. Энэ хоёр хойлоо манай гэртээ ойрхон. Тэгэхээр энэ хоёр 10 палетыг би унгачаад ирэхээр өнөөдрийн ажил дууссан. Энэ хоёр хоорондоо ойрхон болохоор тэгээд маш хурдан хийгээд хурд ирээд болоо гэж бодож байна. Яагаад гэвэл энэ хоёулаа миний мэддэг зам мэддэг дэлгүүр баг өдөр болгон шахаа хажуудлаар явдаг гэсэн ч болно. Өнөөдрийн ажил ерөнхийдөө бол баг их дуусчих юм байна да. Гэлзуулж байна да. За явсаар хагаад Peckham Lidl-ийн газар баглчлаа. Эднийг амар юм байна. Хооны юм хашаатай. Хашаант нь бол баглсан амар. Одоо энэ хаалгыг онгоолгоод ийшээ буулгана. За сайхан дууссан да энийг буулгачулж тэгэл. Харин шүү дээ. Одоо энэ кабель залгана шүү дээ. Энэ кабель энэ рүү залгахлаар лифт маань ажил. Лифт чинь холболтын кабель чинь шүү дээ. Горчлаа. Энэ кабель холбосон. Тэгээд дараа нь нөгөө лифт оперейт хийх байхгүй. Би ч гэсэн ороод менежерт нэлээд лацаа ахуулна. Лацаа шалгуулаад лацаа ахуулж тэгээ хаалган болно. Бүр өгөөдсөн. Дэлгүүр нь Гэт аларм нөшлөл. За хаалган болчихлоо. Ачаануудаа ингээд энэ дабл стакаар тест ашиг гэж бодсон. Лифт ажиллахгүй өнөдөр. Тэгээ нүгээр арай тест ашиг болох арай хурдан битээ. За би та бүхэн энийг буулгачаад харууллаа.
Please subscribe my daddy channel.